Монголын волейболын дээдлигийн 1-р тойрогт багууд 6 тоглолт хийгээд байна. 6 тоглолтын дараах байдлаар эрэгтэй лигийн хүснэгтийг Төв Миг Волос баг 6 хожилтой, за эмэгтэй лигийн хүснэгтийг Хэлчин ТЖ баг 5 хожил 1 хожигдолтой тэргүүлж байна. Тэгвэл Time Zigman сайт энэ сарын 17-ны өдөр болсон тоглолтыг таймлан хүргэж байна. Алтан Барс Хэлчин Дархан Могос баг улирлын эхний тоглолтоо хийж Алтан Барс 3-1 харьцаатай хожил байгууллаа. Алтан Барсын хувьд сүүлийн 3 тоглолт дараалан хожигдоод байсан. Өнөөдрийн тоглолтод Алтан Барсаас Хан 32 оноо, Дархан Могосоос Уранбаяр 30 оноо авч шилдэг тоглолтуудаа үзүүллээ. Минтонет гой баг Хэлчин ТЖ багийг 3-1 харьцаатайгаар хожиж шилдэг тоглогчоор нийт 25 оноо авсан. Мизоно 22 давталгоо, 2 хаалт, 1 давуулалт оновчтой болгожээ. Мөн Минтонет гой багаас Ануужин сайн тоглолтоо үзүүлээ. Түүний үт Бүгд найрамдах Солонгос улсын оюутны лиг тоглож байгаад энэ улирлаас тухайн багт нэгдсэн юм. Энэ тоглолтод Хэлчин ТЖ хожигдсноороо лигийн анхны хожигдол авлаа. Тэд 5 хожил, 1 хожигдолтой, Минтонет гой 4 хожил, 2 хожигдолтой болж байна. Энэ тоглолтын араас даваа гарагийн оргил тоглолтод өнгөрсөн улирлын хагас гişээ цувралд маш ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн Төв Миг Волос SG Hawks багууд энэ улирлын эхний тоглолтоо хийлээ. Лигийг одоогоор нэгч хожигдолгүй тэргүүлж яваа Төв Миг Волейбол клубыг SG Hawks зогсоож чадсангүй. Харин ямар баг Төв Миг Волосын хожлын цувралыг зогсоохол гэдэг хүлээлт волейбол сонирхчдын дунд байна. За энэ 7 хоногт шууд дамжуулах бүх тоглолтуудыг PSN 5 суугаар хүлээн авч үзээрэй. Харин шууд дамжуулалтын ерөнхий ивент тэтгэгчээр оюу толгой хөгжил дэвшлиг хамтдаа бүтээй. Дидиш оюуныг гэрэлтүүлнэ. Сон таны санхүү гэрлэлийг зогсоохгүй. Токи залуус зориулсан өрн холбооны үйлчилгээ ажиллаж байна. Гурван арина Батцэр дээр хол таарсангүй дөрөв дөрвсөн болгоод тооцсон.